За сайн байцгаана уу? Идида контентээс нэмтчилж байна. Бид нар бодиттой, баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Энэ удаагийн дугаар Сингапураас хийж байгаа. Би яг одоо Hawker Center ирсэн байгаа. Hawker Center гинчээ миний яг тэнд байгаа 12 Hainanese chicken rice идэх болно. Тэгээд та бүхэн ямар ч гэсэн манай контентийг subscribe-аар дэмжээрэй. Тэгээд та бүхэнд Hawker Center-ыг товчхон танилцуулж өгье. Сингапурын алдартай удирдагч Lee Kuan Yew олон жил Сингапурын ерөнхий сайдын алба хашиж байсан. Тэгээд Lee Kuan Yew бол Сингапурыг бүр ингээд доороос нь үдий зэрэг хүргэсэн хүн гэж хэлж болно. Тэгээ 1960-аад оны сүүлээр Сингапур улс ямар ч эдийн засгийн одоо баялаггүй. Манай Монголс нүүрстэй, зэстэй, алттай гэх мэтчлэн байгалийн баялаг бол маш их байгаа. Харин Сингапур аралд нэг л зүйл байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо геополитикийн хувьд маш зөв байршилтай байгаа. Далайн тээвэр Сингапураар бол дамжиж явдаг учраас маш тийм давуу байршилтай байгаа. Тэгээд 1960-аад оноос ахуудаад Сингапур гадаадын хөрөнгө оруулагч нар татаад энчээ үйлдвэрлэл хөгжүүлж эхэлсэн. Тэгээ үйлдвэрлэл хөгжүүлэхдээ бол хямдхан ажиллах хүчээр бол гадаадын хөрөнгө оруулагчныг татсан. Харин энэ хэрэгцээг дагаад үйлдвэрийн ажилтан мөн бас одоо офисын ажил хийж байгаа хүмүүс хямдхан хоол буюу гуанзууд хэрэгтэй байсан. Тэгээд иймэрхүү Hawker Center буюу хямдхан хоолны газруудын соёл Сингапурд бий болсон. Одооны байдлаар дүүрэг болгондоо тийм Hawker Center-тэй байгаа. Тэгээд энэ чинь бол дийлэгтэй кашер тооцоогоо хийдэг. Гэтэ бас сонин амар гоё хоолны газрууд байгаа. Зарим нь бол одоо алдартай Мишелийн одын тийм тэмдэгтэй байгаад байгаа. Үнэхээр бол хоолны соёлоороо бол амар сонирхолтой байгаад байгаа. За тэгээ та бүхэн Hawker Center-тэй танилцаарай. Тэгээд subscribe дараарай. Hawker Center-т хоолоо захиалчлаа. Тэгээд 12 Hainanese chicken rice маш өндөр үнэлгээтэй байсан. Google Maps дээр өндөр үнэлгээтэй байсан. Тэгээд захиалсан. Өөр Сингапурын сонирхолтой зүйл гэвэл хүн намыг нь аваад үзэх юм бол 4.5 сая хүн намтай 70% нь бол Сингапурын хятадууд байгаа. Тэгээд тэр хятадууд нь ерөнхийдөө бол Guangdong болон Fujian мужаас 18 дугаар 19 дугаар зуунд Сингапурт суурьшсан хятадууд байгаа. Тийм болохоор тэдний одоо хоолыг амсч үзэж байна. Тэгээд тоогооч ах маань бол маш найрсаг байсан. За тэгээд дахиагаа амсъя. Дахин бол маш гоё зөөлөн байна. Үнэхээр зөөлөн байхдаа тийм нэлцгаа биш, яг тийм жигд байдалтай гоё ингээд зажлууртай гоё байна. Соустаа бол үнэхээр гоё байна. Соус нь цоом мөртлөөний тийм жоохон юуны газрын самарны тийм амттай байна. Одоо будаан амсъя.
Будаа намталсан будаа байна. Сингапурын хувьд бол энэ бол үнэхээр хямдхан үнэтэй байна. Ягаад гэвэл би энэ хоолны үн бол 6 Сингапур доллар байсан. За үндгэн дээрийн үйлдэлтэй үндэг жоохон тийм юуны соусных намттай хамт нь бол үндгийг өнгөлтөн байна. Тэгэл үндэг шиг л авдаг. Ах бас дахианы шүл өгсөн. Дахианы шүл нь янз юм байна. Стог юмтай байна. Яг тунгалаг дахианы шүл. Олон амтлагч байхгүй. Яг л дахианы шүл нь амтлагч чинь давс пицсэн нэг мэддэггүй байна. Юу нэг бол стог гоё байна. Өнөөгийн Сингапурын бас нэг асуудал нь юу вэ гэвэл одоо 60-70 оны үеэс ийм хоолны лангуунууд илбэг болоод гэхдээ энэ хоолны лангуу ажиллуулж байгаа хүмүүс нь өөрсдөө бол одоо хөгшрөөд зарим лангуунууд нь одоо ингээ хаагдаж байгаа. Тэгээд тэр лангуу ажиллуулж байгаа хүмүүсийнх нь хүүхдүүд нь бол ийм хоолны гуанд ажиллуулах хүсэлгүй байгаа. Гэхдээ зарим бас тийм аав ээжийнхээ үйлдвэрлэсэн бизнесээ авч яваад бас шинэ содон хоолнууд гаргаад тэгээд бас Мишелийн од аваад тийм мундаг явж байгаа бизнесүүд бол байгаа. Тэгээд зайлшгүй энэ Hawker Center бол Сингапурын соёлын үеийн нэг нь болцсон. Бас нэг агууштай зүйл нь гэвэл хүмүүс бол маш нямба сэвэрч байдаг. Ягаад гэвэл хоолоо идчихэд яг энэ юугаа хоолныхоо аяг шангаа болон энэ тавцангаа зориултын тавих газар байгаа. Тэг хүмүүс ерөөсөө энийг ингээ хамаагүй тавьдгөө маш энэ тал дээр бол амар төвлөж гоё байгаад байгаа. Сингапурыг бас үнэтэй гэж хэлдэг. Гэхдээ яг энэ дүүрэг болгонд нь ийм Hawker Center байгаа. Тэг энэ Hawker Center Сингапурын яг үндэсний хоолуудыг энэ Hainan chicken rice тэгээд ахын 500-ийн шүл гэх мэтчлэн хоолнуудыг идэх боломжтой. Тэгээд үнэхээр бол яг Сингапурт гэх юм бол $6 үнэ гэх юм бол үнэхээр хямдхан байгаа. Ягаад гэвэл би жишээлбэл өнөөдөр өглөөний цайгаа идээд тэгээд өглөөний цайгаа 40 Сингапур доллар төлсөн. Тийм болохоор энэ хоолоор бол бас хямдхан төсвөөр Сингапурт бол амьдарч болох юм байна шүү. Яг одоо Сингапурт цайны цаг дууссан байгаа. Одоо 3 хагас болж байгаа. Тийм болохоор энэ Hawker Center нь юу н хоосон байгаад байгаа. Тэгэхээр бас цагийн удаас ч гэсэн зүг байна гэж үзэж байгаа. Ягаад гэвэл амар олон хүн шамбаарлаагүй очор байхгүй. Тийм болохоор би бас цагаа зүг сонгоцсон байгаа. За тэгээд Hawker Center иймэрхүү байлаа. Би бас одоо метроныхоо буудлын руу явахдаа өөр нэг Hawker Center орно. Тэгээд тэнд бас ямархуу хоол байгааг та бүхэн танилцуулах болно. Сингапурын өөр нэг сонирхолтой зүйл гэвэл яг би одоо Сингапурын нийтийн байрнуудын дунд явж байгаа. Тэгээд Сингапур улс өөрөө Сингапурын дийлэнх үл хөдлөх хөрөнгийг бол эзэмшиж байгаа. Тэгээд Сингапур хүмүүсийн зүйлнийг үл одоо манай Монголд 8% ипотекийн зээл шиг адилхан 30 юм уу 50 жилээр байр худалдаж авдаг. Тэгээд тэр байр аваад ерөнхийдөө бол улсаасаа худалдаж авдаг байгаа шүү. Дээрс нэмээд хэдүүлээ Сингапурт дэлгүүрт жимс ногооны үн ямар байгааг шалгая.
Би бас нэг юм хэлэх байна. Би Сингапурын Chinatown-ын Hawker Center Thai хоол идсэн байгаа шүү. Одоо Chinatown-аар яваад байж байна. Wow. Wow. Very nice. This combo. Okay. Okay, yes. Thank you very much. Ингээ нэг удаагийн хэрэгсэл өгч जैन. Тэгээд энэ ч бас соусууд байна. За контентын төлөө дахиад өөр нэг Hawker Center ирсэн байна. Тэгээд энэ ч crispy pork. No chili. Thank you very much. Ja, chicken wing avslaa. Crispy one. Яг бүр амар crispy биш нэ. Энэ бодан гэхдээ өмнөхөөс илүү гоё. Гоё бодан. Roasted галууны махан соустай байна. Чихэрлэг соустай байна. Амтны ууд. Нэг амар төтэй биш нэ. Энэ гахааны махтай шүлэнтэй шүлэн бол саяны нөгөө Hainan chicken rice-ийн тэр дахианы шүлгийг бол яасан ч одоо юу барахгүй юм байна. За тэгээд дахианы мөч. Юу нь гоё амттай байна энэ. Гатантаа тийм crispy хуурай мөтө дотор нь гоё juice байна. Wow, энэ chicken wings бол санаандгүй chicken wing гэсэн чинь үнэхээр гоё. Би chicken wings дуртай. Гэхдээ ерөнхийдөө дахианы мөч идэхдээ соустай дахианы мөчөнд дургу. Яг нэг тийм crispy гадаргуу идэх дуртай. Энэ бол яг тийм байна. Тэгээд хөөрхөн өрсөлдөгч болж чадсан шүү.
тэгэл нэмэлтээр дахиад нэг hawker center орлоо. Ер нь төлөвлөгөөнөөсөө илүү идчихлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Идida та бүхэн бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Сингапур улсаас мэдчилж байна. Subscribe дарж дэмжээрэй.